Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэджилж байна. За ингээд АДР-ээр нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч Ганс болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан нүрээтэй хуршхан брэнд мөн Apex Capital үн цасны компани вэндэтгэж байна. Та энэ нэвтрүүлгийг NTV телевиз мөн од мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За бид нар ямарваа нэгэн нэг юм гой үнэт зүйл хосгүй өв гэдэг штэ тий. Иймэрхүү зүйлүүдийнхаа яагаад тэр бүтсэн тэгээ тэрийг яагаад хайрлах ёстой гэдэг зүйлээ мэдхийн тулд тэрний артлын түүхийг ухаж үзэх хэрэгтэй тий. Бид нар нэг Египтэд явж байгаад Египтийн том Кайри музейгээр орчоод тий. Маш олон төрлийн бунхан өдр үзэж явж байгаа хэрнээсээ давхар нэвтрүүлэг хийх гэж явсан болохоор тэр фараонуудын олдвор тий тэр амьдарч исэн үеийг нь яагаад гайхамшигтай гэдгийг судалж явсаар хагаад 2 давхар 3 давхарт нь гараал тий. Тэгэл ингээд бунхан бүх юмудыг үзэж явж ийсэн. Яг нэг газар руу орох болсон чи үүдэн дээр нь харуул та тий. Утасны бичлэг хийж болохгүй шүү. Гэл утасаа тавиал хав харанхуй өрөөрөө ороход тэнд ганцхан гэрэл тусцсан тэр тутун хамууны юг хараал ингээд би ард сийгээл явж ийсэн тий. Алтан баг. Тий яг тэр мэдрэмжийг би өнөө өглөө авч байгаа байхгүй. Яаж юм нэхлэр одоо манайхын Сүхбаатарын талбайн зүүн гар талд соёлын төв өргөөний цогцлбор байгаа шүү дээ тий. Энэ цогцлборын ертөнцийн зүгээрээ баруун гар талын хаалгаас нь ордог энэ Монголын уран зургийн галерей гэж байдаг тий. Тийшээ яваад орох юм бол та Монголын хосгүй үнэт тэр зургуудыг цор ганц хувилбаруудын тэндээс харна. Гэхдээ бүр явж заяа. Явсаар хагаад 3 давхарт гараад 3 давхараасаа та ингэ явж байгаа ертөнцийн зүгээр өөрийнх нь биеэр баруун гарт тийш ирэх юм бол тэнд нэг юм өргөн хан байгаа. Урдуураа юм улаан юм хаалттай оруулахгүй гэсэн. Тэгээд юм улаан хөвстэй цаад ханандаа юм өлгөгдсөн 5 зураг байгаа байхгүй. За энэ 5 зураг бол Монголын дахин давтагдчихгүй үнэт өв. Хосгүй үнэт өв. Хосгүй сор 5 бүтээл байгаа байхгүй. За энийг болохоор 2013 онд засгийн газраас яг энэ 5-ыг болоо тий сор 5 бүтээлээ сод бүтээлүүдээ гэж онцолсон юм байна л та. За энд нь ямар 5 зураг байдаг вэ гэхээр нэгт нь болохоор за ер нь бол дараал нь бол 1 2 нь хамаагүй шүү зүгээр хэлж байгаа дараал нь болохоор ардын зурагч Цөлтөмгой тий Цөлтөмгойн талын айл гэж зураг байгаа. Энэ бол яг их хуваараа ганцхан ширхэг байгаа. Монголын ганцхан байдаг энэ үндэсний галерейд байж байгаа зүйл гэсэн үг. Дараагийн зураг нь болохоор Одонгойн ажлын дараа гэдэг зураг байна. Яг боддоор их хуваараа. Дараагийнх нь болохоор Азарганы ноцолдон цэвгж авгаа. 20 дугаар зууны манлайлаар цэвгж авгаа. Дөрөвдөг нь болохоор Ленины хөрөг. Марзан шаруугаан Ленины хөрөг 1924 он зурагдсан гэдэг тий. Тавдах нь болохоор өвгөн хуурч. Ядам Сүрэнгой. Ардын зураач төрийн шагналт Ядам Сүрэнгой. Өвгөн хуурчж байгаа. За ингээд энэ 5 бүтээл бол бүгд их хуваараа энд байдаг. Бидэнд маш ингэж эргэж олдохгүй үнцэнтэй том бүтээлүүд. Энэ бүтээлүүд зөвхөн тухайн зурагчнаас ахуулаад тэр зурагныхаа хийцлэл заагвар те энэ болгоноор мянган шав нэртэй Монголын энэ уран зургийн салбарт бол маш том нөлөө үзүүлсэн зургууд учраас сод 5 бүтээлээ гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ өвгөн хуурчийнхаа ард юу нухтаж байгааг мэдчих авах нь шүү дээ те. За тэгэхээр энэ өвгөн хуурчийг ер нь хүмүүс харах юм бол те манай найруулагч зургийг нөгөж байгаа. Мэдээж нэг юм Монгол хувцас хаяж бүрнээр өмссөн нэг ахмаг насны өвөө нэг юм ширдэгэн дээр те олбогон дээр суучихсан. Тэгээ артталт нь бол дөрвөн хүчтэн илэрхийлдэг. За тэгээд ширдэг нь бол тойроод ингээд хээтэй мэдээж барьж байгаа морин хувь дээр нь гэсэндээ үлцгийг хээтэй алхан хээ гэх мэт хээнүүд ингээд байж идэг. Энэ болохоор 1950-ад он зурагдсан зураг байхгүй 54 билүү 56 он. Энэ 5 зургийн 4 нь яг 50-аас 60 он зурагдсан байгаа. Тэр Ленины хөрөг гэдэг нь болохоор 1924 он зурагдсан ийм зураг юм байл. За тэгээд 50-ад он гэж бодох юм бол бид нар юуг бодож бодох вэ гэхээр нийгмээ харах юм бол яг нэг шашин гэдэг юм уу хуучин ёстэй үүх түүх гэдэг зүйлийг бол дааш нь ингэж олон хүнд түгээн дэлгэрүүлэх хориотой. Ялангуяа нэг энэ хувьсгалж байдаг юм уу те эсвэл социализм гэж магтлан дуулж ийм л байх хэрэгтэй болохоос ш ингэж үндэсний өвөө тэр үнд зүйлүүдээс сэргээ харуулж болохгүй байхгүй. Тэр дөрвөн хүчтэн гэдэг чинь бол бас л юу илээ те тэр онд гарахад хэцүү. Гэтэл яагаад энэ өвгөн хурцыг бүтээчихв? Тэрийг нь яагаад устгаагүй вэ гэдэг зэрэг байхгүй. Бусд нь бол жишээлбэл Азарганы ноцолдоо азар ноцолдож байгаа л өөр юм байхгүй. Тийм бол ахуй амьдрал үзүүлж болохоор нэг хориглоод байхгүй тий. Тэгээ талын айл бас хориглоод байх юм байхгүй. Ленины хөрөг болохоор 1924 он гээр манай Марзан шаруугаа бол яг социализмыг бүтээлж исэн үе байгаа байхгүй тий. Тэр үед хамаарж байгаасаа Ленины хөрөг орчиж байгаа. Ингээ бусд нь болохоор ийм байгаад идэг. Гэтэл тэр тунд нэг ийм бүтээл байгаад идэг. Ийм учраас усан дотор гал нуусан ирхэм гэж энэ хүнийг нэрлэдэг. За энэ хүнийг харахаар зарим хүмүүс энэ зургийг харчаад
нэг өвгөн хуур тоглоо сууж байгаа юм байна хардаг. Бид нар маш олон зурганд харж ирсэн л та. Хэрвээ ажаад харах юм бол зарим хүн болохоор энэ ядам сүрөнгөө те үндэснийхээ түүхийг Чингис хааныхаа төрхийг энэ өвгөнөр илэрхийлж нуусан байдаг. Түүний олон бүтээл дотор өгөөдөө хааныг ч гэдэм үү те маш олон түүхийнхэн юмуудыг нуугаад явцсан. Гэхдээ тэр нөгөө нэг одоо социализмын тэр хувьсгалын хүмүүсийг хахиж хавчдаг, хэлмэгдүүлдэг байх үед тэр болгоныг ингээд тэнд нь зөчигдөхгүй ирнээсээ өөрийнх нь бүтээл дотор тэр өвөг түүх нь яваал байдаг. Нэг ийм хүн учраас усан дотор галнуусан ирэх юм гэдэг амаа. За тэгээд түүний амьдрал руу оръё. За ядам сүрэнгийн одоо өвөг эцэг нь үржин гэж хүн байгаа. Тэгээ энэ үржин гэдэг хүн болохоор бүх барилддаг. Заан цолтой, бас энэ урлах бүтээх авьяастай. Тэгээ дээрээс нь энэ өвхөр тэрэг, хорол тоглоом, модон идэл, силбэр гэд эдрийг хийждэг бас юм дархан маягийн хүн байж байгаа байхгүй. Тэгээд бас ан агнадаг. Анчин байсан байна. За тэгээд одоо ан гөрөө хийдэг байснаас нь болдог байсан юм уу? Ямар нэгэн байдлаар ингээ хүүхэдтэй болж чадахгүй. Тэгээд энэ одхуу гэдэг эмэгтэйтэй хандлан суугаад хүүхэд л үсээд байгаад гэж. Тэгж байгаа энэ хоёр маань ерөөсөө хүүхэд болж чадахгүй болохоор амар ёсгалант хийд гэж байгаа шүү дээ, тэ. Амар ёсгалант хийд рүү очиод 2 жилийн турш тэнд буян хурааж ийн гинэ. Тэгээд хүүхэдтэй болохгүй л тэ. Ингээл буян хураагаад ингээдсэн юм. Тэгээ яж итэл тэнд байсан нэг эрдэмтэй номтой чадaltaй хүн за та хоёрт хүү цаг яана гэж хэлээд манай хоёр бол за одоо ингээ хураасан одоо юу маань тэ буян маань болж байгаа минь хүүхэдтэй болох юм байна ингээ нутг руугаа буцаж байгаа. Тэгээ нутагтаа очиод байж исэн чинь нутгийнх нь нэг хүн байгаа байхгүй. Ингээд өвөл юм шиг байгаа. Чарга ба шүү дээ, тэ. Чарган дээр ингээд 6 настай нэг охин суулгацсан. Ингээд чирээд аваад ирж байгаа байхгүй. Тэгээ авчирснаа за ингээд хүн болгоод авдаа. Та хоёрт одоо өргөж өгье гэдэг ингээд хүүхдээ аваад ирж байгаа байхгүй 6 настай хүүхэд. Энэ хүүхдийн болохоор гүнсэн гэж байгаа юм. За тэгээд энэ хоёр маань одоо ямар ч гэсэн үржин болон одхуу гэдэг хоёр хүн маань гүнсэн гэдэг охинтой болж байгаа, өргөмөл охинтой болсон байна, тэ. Гүнсэн нь болохоор том болоод нас бий түрээд Эрдэнэгүний хошууны засаг ноён туслагч Содомгийн хүү Өлзий гэдэг тайж гаралтай хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болоод за ингээд 1905 он буюу одоо бид нар яг 120 жилийнх нь хойд байна. 1905 оны Элдэв Эрдэнэт хэмээх хөхөгчөн могоо жил ядам сүрэн төрж байгаа байхгүй. Энэ хоёрын хүү болж. Тэгээд яг нөгөө үржингийн ядам сүрэн гэдэг шүү дээ, тий. Тэгээд энэ яг энэ гүнсэн болон тэр аав хоёр нь болохоор Өлзий хоёр нь болохоор хамтдаа амьдраагүй юм шиг байгаа. Тийм учраас одоо нөгөө гарсан тэр ачигаа гэх юм уу, тий. Ачигаа болохоор өвөө юм хоёр нь аваад тэгээд өсөгцсөн. Тэгээд үржингийн ядам сүрэн гэж явд юм байна л да. За тэгээд энэ болохоор Сэцэн хаан аймгийн Эрдэнэгүний хошуу буюу одоогоор Хинтийн аймгийн Норовлон сум Улаануудын гэдэг газар ядам сүрэнгаа мэндэлсэн юм байна. За тэгээд ядам сүрэнгаа нөгөө нэг хүү ирнэ гэд нөгөө нэг өвөөд нь хэлжсэн шүү дээ, тий. Хоёр чи хүүтэй болох нэ гэд хэлжсэн. Тэгээд яг тэр хүү маань ирчлээгээд өвөө нь ч гэсэн нөгөө хүүхдүү байсан айл учраас маш ингэж нөгөө хайрлаж хамгаалж өсгсөн. Бараг нөгөө 5 6 нас хүртэл нөгөө гэрийнхэн гадуур нөгөө олс татна гэдэг шүү дээ, тий. Нөгөө улаан утас татдаг үү яадаг үлээ. Ингээд нөгөө хүний хөл хорио тогтоогоод хүмүүс ч гэсэн нөгөө удаан хүүхдгүй байж байгаа хүүхдтэй болсон айч болж бас нөгөө хорио зэртэй байгаа гэдгийг мэдээд ордгоо, тий. Хүүхдэд нь нөгөө сүүдэр тусчин гэдэг юм уу. Ингээд ер нь хүний нүднээс нууж энэ хүүгөө өсгсөн байгаа байхгүй ядам сүрэнгааг. За тэгээд энэ Улаануудын гэдэг газарнаас одоо жоохон ойрхон байдаг юм байл да. Түмэн хаан гэдэг ийм ихц өндөр ийм уул байд юм байна. Тэгээд Дун хаан уул, Бат хаан уул гэж ийм 3 том сүрлэг хайрхан таймаа л да. Тэгээд энэ сүрлэг хайрхнууд нь болохоор улсын одоо нутгийнх нь ард иргэд нь бүгдээрээ ингэж шүтэж тэ бүх барилдуулдаг, морь уралдуулдаг, ингээд наадмалдаг, тахидаг ийм 3 том хайрхан юм байна. Тэгсэн чинь Түмэн хаан уулаас 20 км-ийн зайд энэ Эрдэнэгүний хийд гэд байсан юм байна. Эрдэнэгүний хийд. Тэгээ энд болохоор бараг 400-аас 600 орчим лам нар шавлан суудаг. Тэгээд жижиг 10 орчим юм модон дугуйн сүмтэй. Тэгээд ингээд нөгөө яг одоо товлсон хугацааных ном хург болохоор маш олон одоо бараг 1000 гэдэг үлээ те 1000 лам хурдаг ийм том сүм хийд юм байна л та. Тэгээд хүүг нэг 6 нас орчимтой болонгуутл нь одоо ядам сүрэнгаа 5 настай байхад нь авч чод энд Авган дорж гэдэг энэ багшд шавар оруулж байгаа байхгүй. За эндээс ахуулаад хүү бол одоо яг бог зонхын номыг заалгаад тий. Тэгээд өөрөөсөө тэр 5 настайгаас баг байхдаа Бизягийн цорж лам тэгээд игүүзэр хийдийн галсан таш гэдэг хутагт нарт ингээд очиж сахил өртөж ирсэн байна. Тэгээд ер нь бол багаасаа яг ингээд одоо шашны тий мөрөөр орцсон. Тэгээд ч ер нь одоо нөгөө өвөө чих ингээд хайрлаж хамгаалж өсгсөн өвөө юм ч гэсэндээ бас сүтэлтэй байсан учраас ингээд өсгөж байгаа. Тэгээд одоо энэ тэр дунд нэг ах нь байгаамаа. Чойд аш гэдэг. За энэ чойд аш гэдэг энэ ах нь болохоор одоо авг талынх нь ах юм шиг байлаа. Наг зах нь юм биш ээжийнхэн талын. Тэгээ наг зах нь болохоор өөрөө бас яг энэ эрдэм номтой. Тэгээд яг энэ бурхны шашны төрлийн юм
одоо бүтээл юмнуудыг тойрогдог, уралдаг, сийлдэг ийм гарын төдөө хүн байж л дээ. Тэгээд тэр хүнтэй ойрхон байсан учраас яг нөгөө нэг шашны тэр нөгөө нэг одоо наамал урлагч байдаг юм уу те. Зээгт наамал гэдэг чинь те. Зээгт наамлыг тэгэл одоо тэр шашны ер нь одоо бурхны хийц мис те. Тэр мэрийг ер нь багасаа л ингээд ахтайгаа хамт байгаад тэгээ нэг тэр хийдтэй болохоор нэг 13 муруу тэгээ ахтайгаа нийлээд ер нь нэг 25 нас хүртэлж идэг лөө. Ерөөсөө яг тэрүүгээр явцсан байхгүй ахыхан гар дор. Тэгэхээр одоо энэ хүнд чи яг нөгөө хээ угуулц гэж ямар юм байх юм те. Одоо энэ одоо жишээлбэл үндэсний энэ хувцсны энэ төрүү одоо оймсны төрүү гутлын хээ гэдэг юм уу хувцсны хээ тэр малгай толгой одоо тэр нөгөө нэг цам харайх марайгаа шүү дээ те. Эдний одоо хувцс хэрэглэн ямар байдин тэр домгийн амтд ямар байдин гэдэг энэ бүх зүйлсүүд энэ багаас нь давхар ахаар нь дамжаад ах нь ингээд агуулаад туслах айлг яваад идэг. Ингээ суугаа яваад исэн байна. Тийм биз дээ. Энэ өвгөн хурчигч бас анзаараарай. Тэнгүүд нөгөө бурхны тэг гэж байдаг те. Яг бурхыг бүтээхдээ ийм дүрмийн дагуу бүтээдэг. Тэгэд ингээд яг бурхны тэгээр бүтсэн ингээд бурхны зургуудыг хараарай. Өвгөн хурчийн энэ бүтсэн тэг хоёр бурхны тэг хоёрыг адилхан байдаг шүү дээ. Анзаараад харахаар тийм байна те. Тэгэхээр тэр суурь нь энэ тавигдсан байх нь шүү дээ. Тэгээ энэс нэг л ийм нэг бурханчлан үзэх тийм бодол төрөөддөг байхгүй өвгөн хурчийг харахаар. Тийм те. Нэг лам хүн ч юм уу эсвэл нэг юм хутагт сууж байгаа юм шиг. Тэгээ эсвэл нөгөө нэг хилээд байгаа Чингис хаан юм шиг те. Нэг юм байгаад байдаг ш. Тэгэхээр өөрийнх нь бүтээлүүдэд суух тэр одоо сүнснийх юм уу те. Тэр нь энэ эрт тавигдсан байна. Тийм байна шүү дээ. Урд нь ста анзарч байна. Тийм. За ингээд хуучин хүү буюу одоо манай ядам сүрэн шинэ хүү болж байгаа үеийг эхэлж байгаа. Энэ яаж юм гэхээр баг залуу наснда ер нь бол төлөв томоотой. Тэгээ одоо нутгийнхандаа ер нь нилээн юм хүндтэй. Айгуу томоотой сайн хүү гэддэг. Тэгээ энэ хөгшин ихийгээд байгаа одоо яг нөгөө нэг эмээгэл юм шиг байгаа тий. Өвөө нэрт өнгөрчөнгүүд л эмээгээ харж үлдээл ингээл ачлал ингээ байнга хамтаа байж идэг ийм хүүг. Тэгээ үжсэн чинь 1930 оны нэг өдөр Афганд орж багш нь өнгөрөөд удаагүй байтал өөрийн сайн дураар мөрөө захтаа лам дээлийг тайлж мухар ханцуутай хар дээлийг өмсөж хар хүн болж богдын хөрөлөө яваад өгсөн. 25 наснда. За яг эндээс ахуулаад тэр болтлоо сурах юм одоо сурчлаа гэж бодсон уу? Эсвэл нөгөө нэг яг 1930 он те 20 оноос ингээ хувьсгал гараад ингэсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг нийслэл хүрээнд тэр хөдөө орон нутагт гисэн шин салхи үнэртсэн байсан уу? Тэгээ ер нь бол одоо ламаараа яваад иж болохгүй байна гэж ойлгосон уу? Лам нэр нөгөө хавчаад гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд ер нь гинт шийдэл хүрээ орчиж байгаа байхгүй. За хүрээ ороод хамгийн сонирхолтой нь шүү дээ те. Хамгийн түрүүнд очиод нөгөө нэг одоо эсвэл нэг хувьсгал залуучуудын эвлэл мэлгэдэг ч юм уу те тиймэрхүү залуучуудын юмдаа илсэх нь байна л да те хаанаас ирсэн яасын тэндээс ирсэн энэ мэнгийн гудал за ингээд чи одоо хувьсгал залуучуудын юунд орлоо ажилд хуваарлах нэ гэж одоо ажилд хуваарлах нь шүү дээ те ингээд хуваарлангууд хамгийн түрүүнд олдсон ажил нь болохоор нэг хэвлэх үйлдвэр хэвлэх үйлдвэрт нөгөө нэг юм үсэг өрдөг юм байна л да. Үсэг өрж байгаа тэгээд ингээд дараад ингээд сонир өмнө хэвлдэг юм шиг. Тэгсэн чинь хэвлэх үйлдвэрт ном хуваалгач. Очоод тэгээд үсэг өрөх ажилт нь хамгийн түрүүнд томилгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас бичиг үсэг мэддэг л болсон байсан гэсэн. Тэгээд хэвлэх үйлдвэрт орсон чинь тэнд хэн хүлээж байгаа вэ гэхээр яг нөгөө нэг бидний мэдих сая дурддаг нөгөө Ленины хөргийг 1924 онд зурцсан. Тэгээд Монголын нэг өдөр гэж маш том алдартай бүтээл шүү дээ. Энэ бүтээлийг төвлөрсөн Марзан шарууга яг хэвлэх үйлдвэрт байгаа байхгүй. Тэгээд Марзан шарууга ер нь гар дээр очсон гэсэн. Яаж яваад чи азтай байгааз те. За ингээд Марзан шаруугаан гар дээр яг яваад очсон. За хоёул хамтран ажиллаж танилцуулдаг өргөжлөө. За тэгээд за ч өстой гоё юм. За маа нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хушхан брэнд байгаа. Эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг ийм гоё юуратай. За Хушхан брэнд үүсгэн байгуулсан цагаас хойш 10 гаруй жилийн турш хуш модны самар, тэгээ самрын чүмэг гээд одоо янз бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн 20 шат амжилгаар боловсруулан үйлдвэрлээд дотоод доош тэр мөн гадаад одоо тэгээ дэлхийн улсуудаас тэр одоо хүргэдэг үндэсний үйлдвэрч компани болсон ба. Тэгэхээр сая өнгөрсөн 2 сарын 27-28-нд нэг цоошин бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулсан. Тэр бол хушны самрын тос юм. За энэ болохоор хушны самар буюу чүмгийг за ингээд бөөгнүүлж хагаад ингээ шахна гэсэн үг. Шахаар тэрнээс тос гарна да. Тэгэхээр энийг заавал буслаж халуун технологиор хүүдэн технологиор нөгөө тос гаргаж авч арга гэсэн үг. Ингээ сайхан шахангууд тэнцээс хачин гой ингээ тос гарна шүү дээ. Ичээдийн хамт. Тэгэхээр энэ тос нь өөрөө яг жинхэнэс ичээдтэй. Учир нь Монгол орны ялангуяа шүү. Ер нь хуш модны самар бол ичээд. Гэхдээ Монгол орных илүү мундаг. Тэр дотор омега 3, 6, 9 гээд тосны хүчил байгаа витамин Е, манга, магнезис, цайр зэрэг одоо хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эрс байц амин димээр Монгол орны тэр хурцны самар бол үнэхээр баялаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр та зүрх судас, хоол боловсруулалт замын өвчлөлийн эрсдлийг маш их бууруулна гэсэн үг. Бодисын солилцооны системийн эмгээс урьдчилан сэргийлнэ. Зүрх судас гэдэг нь их чухал. Яг тэгвэл 10 хүний 9 нь зүрх судасаар өөдөлтэй. Дэлхийд 10 хүний 9-оор
Амар тав байна. Хамгийн том тооны зүр суцаар. Тэгээ энэ дунд чинь цус харуулт эдгээр хүртэл орно. Нэгэнд энэ бол бидний тавилын ер нь хүн төрөлхтний хөгшөөд ихлээрэ тэгэхээр энэ нэрслийг бууруулна гэдэг чинь бидний насыг урцгана л гэсэн. Бид нар наан элдв өвчнөр өөдөлж болно хор тавдар ч юм уу те. Гэхдээ дийлэнх шүү зүр суцаар л явдаг. Тэгэхээр энийг бууруулах бид нар зүгээр те Монголдо ургадаг хуш модны самрын тэр тосоор өөрийнх нь амьдралын энэ юг урцгаж болж байгаа хгүй насыг. Тэгэхээр яаж вэ гэхээр та үүнийг зүгээр нөгөө махцах шарахад хэрэлдэг гэж тос биш шүү. А нөгөө салаад хуурахад ч юм уу те ингээд нэг холдсон штэ. Яг тийм юмда салаадаа хольж мэлвэл их гоё болно. А дээрэс нь өглөөдөө нэг та цайны албаар нэгийг зүгээр уугаад байгаарай. Яг л эн чинь нэг самар амтдаг байхгүй. Хамгийн гоё те. Тэгэхээр энэ бол хор тавдрын эрсдлийг бууруулах ингээд маш олон өвчнөөс антиоксидант ихтэй болох нөгөө эн чинь нөгөө маш мундаг байхгүй. За тэгэхээр хушган брендийн 100% нь органик хушны мод нь хушны самрын тос нь өдөртөө та хүнсний нэмэлтээр тэгээд хэрэглээд байгаарай. Тэгээд салаад уучлаарай. За салаад, зууш, хоол одоо жишээ нь соус нь ч юм уу те мөн хэрэглээрэй. Тэгээд арьс болон үс ажиллагааны бүтээгдэхүүн ч нэмж хэрэглэж болно. Үнэхээр гоё тайлгаар арьс үстэй болно. За хаагур зарж байгаа гэхээр Сансар супермаркет, E-Mart, Carrefour, Номын супермаркет, E-Mart, Хамбургдээ, Наран супермаркет, Efes, Хануу супермаркет, GS25 одоо өөр юу те CU те ер нь ингээд хаашаал харан тэнд борлуулж байгаа. За тэгэхээр хушхан цэг имэн гэж та ороод илүү дэлгэрэнгүй мэдээлж авч болно. За ингээд эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг ийм том амбицтай, ийм гоё үрээтэй хамт олондоо амжилт хүсье. За баярлалаа хушхан брэнд хамт олондоо. За тэгээд нөгөө нэг хар болно гэд шийдээд гівэнд хотод ирчихэж байгаа шүү дээ тий. Хотод ирэхэд нөгөө нэг юм таньдаг барьдаг хүн байхгүй л байсан юм шиг. Тэгээд нөгөө 2-3хан төгрөгтэй орж ирсэн. Тэгээд тухайн үед чинь нэг бууз мууз нэг 20 мөнгө төгрөг байсан юм шиг. Тэгээд бууз муузаа өргө аргалаад тэгээд айл амтны нөгөө ажил төрөлтөнд туслаад ингэж явж байгаад нэг сайн үнтэй дараад гэр оронд нь байгаа. Тэгэж явж байгаа л яг энэ хэвлэг үйлдвэрлэл болсон гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ дээр яг марзан шаруугааг бас нэг жоохон ярих хэрэгтэй юм шиг лээ. Марзан шаруугаа гэдэг тэгэхээр манайхан нөгөө зүгээр марзан шаруу гэдэг зүгээр л интернетэд бичээд үзэх юм бол те бараг л хамгийн толгой дээр нөгөө бидний хамгийн сайн мэдих энэ 8 дугаар богд Жавцан там хотогт болон Дондод улам хатан хоёрыг нэг зурсан зураг нь байдаг шүү дээ тий. Манайхан тэр зургуудыг харах юм бол ер нь яг энэ нөгөө нэг цаашдаа энэ ядам сүрүнгайн бас энэ суур хаан байсан ч гэдэм үү те тийм хэмээг ажиллаж болохоор байхгүй. Тэгээ одоо энэ 20 дугаар зууны ихэнх үеийн энэ дүрслэг урлагийн бүр нэрт төлөөлөгчийн доор нөгөө хүч яваад очих 20 эд настай залуу маш авьяастай хүн очиж байгаа гэсэн. Тий. Очихдоо бүр яг тэр нөгөө нэг шашин талаасаа тэр нөгөө нэг бурхан бүтээх урдах те тэр нөгөө нэг олон зуун жил дамжсан энэ бүтээлүүдийг хийгээд сурцсан яг гар дор нь ажиллаж исэн туслах хүн очиж байгаа болохоор өөрт нь их дөхөмж байгаа. Тий. За ингэж байж байгаа 1932 онд золгоод тэгээд 32 оноос хаваад энэ намын сургуульд ийсээд тэгээд 34 онд энэ Москвагийн дорн дахны хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцахаар явсан баг. 34 он хүртэл. Тэгэхээр энэ хугацаанд ядам сүрэнгөө бол одоо нөгөө нэг сургуулийн онлайн хичээлүүд гэхээс илүүтэй Москва хотын алдартай уран зургийн галерей тиймэрхүү юмуд очиод цагийг өнгөрөөгөө тэдрийг хараад үзээд яваад байсан байна л да. А сурж байгаа юм нь болохоор арай өөр чиглэл юм байгаад байдаг. Гэхдээ сонирхож байгаа юм нь өөр байгаад байдаг. Тэгээд тэндээс ч нөгөө нэг одоо энэ өрнийн те энэ урал дүрслэг урлаг гэдэг чинь хаана явж байгаа. Эдгээр юу зурдгийг яад гэдгийг сонирхол яваад байх юм шүү дээ. Гэтэл манай онд болохоор шал ондоо өөр ертөнцөөс ирсэн байдаг те. Тэр нь их сонирхолтой байгаад. За ингээд 3 жилийн дараа зуны нэг өдөр эх орондоо ирж гинэ. 3 жилийн суралцсан байх. Тэгээд өөрөө гол нь их өндөр цэмцгэр одоо тэр нөгөө нэг хамаатан садан одоо эсвэл өлдсөн ах гэж дүүнэрийнх нь хэлж байгаагаар бол маш цэмцгэр байдаг. Өндөр цэмцгэр тэгээ маш гоё өмсөхтэй ийм залуу юм гинэ. Тэгээ эрэхтэй ийм шинэ саарл костюмтай тэгээ саарл эсхий малгайтай. Тэгээ нүдэндээ хар шил зүүцсэн. Тэгээд баруун гартаа гоёмсог маягийн тахир бариултай модон таяг тулцсан. Ийм хүн ирсэн гинэ. 3 жил одоо тэр хойно байж байгаад эрэхтэй. Их л тансаг амт ирсэн байна. Тэгээд ирэх эрэхтэй мэдээж хүрээнд ирчээд нутг руугаа очиж байгаа шүү дээ тий. Хамаатан садаа ах トゥ өдөр очиж байгаа шүү дээ. Нутг руугаа яваад байсан чинь нутгийнх нь бүр мэл гайхад цэл хөхөр нэжтэй. Юм хүн хаанаас ирээд ирвэ гэдэг. Тэгсэн нөгөө чи явахтаа болохоор нэг юм хөөхөн бор хөвөл явсан юм шиг байна. Дээлдэг явсан юм шиг. Эрэхтэй болохоор бүр цэмцээсэн цагаанд юм цэмцгэл гой залуу ирэхгүй өмсөг аим гой дүүсмсээ зассан. Айгуу гой залуу ирсэн. Тэгсэн чинь нутгийн иргэд нь хоорондоо ярьж байна. Энэ хин ядам сүрэн энэ хоошоо нөгөө сургуульд явсан гэсэн. Сургуульд явхад чинь хоошоо явхад чинь хол замыг нөгөө нэг
онгоцоор нэстэг тэргэрч лөө туулд ингэнэ. Онгоцоор тий онгоцоор явдаг. Тэгсэн онгоцоор явхад чинь гөрөөнийхэн суцнаас яадаг гэнэ үү? Цусыг авдаг гэнэ үү? Тэгээд ингээд цонхийцэн байгаа энэ төр гэж нэг ингэж ярьж байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хойноос байж байгаад ирсэн хүн чинь яг нутагтаа очингууд л бүгднгийнх нь нүдэнд л ачаа гэж нэг жоохон хүүхдүүд хүртэлтэй. Тэгээд нөгөө жоохон хүүхдүүд чинь бургас мод хуглаад л ахтагаа адилхан таягтай болоод л тий ингэ байж. За тэгээд нутагтаа очичоод ерөөсөө нөгөө нэг одоо нөгөө нэг гой ганган боллоо хэнцэр боллоо гэхгүйгээр ирээл одоо нэг эсхий хийхээр цуглдсан байгаа саахалтын олон да тий өөрийнхөө сонин хачныг ярьж өгөөл тэгэл нэг энэ тэнд ажил болж байгаа хүмүүстэй ажилтнад туслаад мал хувинда туслаад ингэж байж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө нэг хүрээр рүүгээ явж байгаа байхгүй. За тэгээ хүрээнд ирээд 1937-оос 1939 онд Содор бичгийн хүрээлэнгийн газар зүйн тасагт ажилласан юм байна. Ингэж байжгаад нөгөө нэг яг зураг, уран зураг тэр бүтээл гэдэг тиймэрхүү юм их бодогдоод байдаг. А гэхдээ бас зөвхөн уран зураг гэхгүй юм байна л да энэ хүний хувьд. Энэ хүн чинь нөгөө нэг ухсаатан зүй судлал гэдэг юм уу те. Иймэрхүү талаа сонирхоод байдаг. Тэгээд нөгөө одоо манай тэр ястан маань те тэр одоо хүмүүс маань цаашаага эдэлж хэрэгжсэн зүйлүүд нь юу, тэдний хийдэг байсан хийц нь ямар юм. Одоо зөвхөн уран зураг шүү. Уран зураг гэдэг чинь бүх юмны эхлэл юм хамгийн гол нь. Хувцс байлаа гэхэд те хувцсны загварыг зурж эхэлнэ. За эд хэрэглэл одоо ингээл данх, домп юу гэдгийг гэрийн юм уу бах юм бол бүгднгийн ингээд зургаас эхэлдэг. Тэгэл нөгөө нэг шүтэн тэр нөгөө дөрвөн хүчтэн гэдэг байгаа бүгднгийн зургаас эхэлт юм байна л да. Тийм шүү дээ. Археологи алдар дээр хамгийн түрүүнд очдог хүмүүс зураач нар шүү дээ. Бүгдийн зурж эхэлдэг байхгүй. Одоо тийм те түүхийг урагшлуулдаг. Тэгэд ингэхлээрээ нөгөө нэг бүтэн энэ том судлал яваад байдаг юм байна л да. Бид нар ганцхан цаасан дээр шууд гараад биер нийлүүлэх биш юм байна. Ингээ маш том судлууд явдаг. Тэгээд трийг их сонирхоод байдаг. Тэгээд тэр үед чи нөгөө нэг яг хэлмэгдүүлэлт яваад эхэлсэн. Тэгээл нөгөө нэг одоо хуучны нөгөө нэг тайж ноёдуудыг те устгах нь барина гээл тэдний чи ингээл хэлмэгдүүлээл буудахын буудаад ингээ цутаахан цутаагаад байгаа. Гэтэл тэдний эдэлж хэрглэж байгаа юм нь түүх агуулад байна гэдгийг энэ залуу мэдээд байгаа байхгүй. Тэдний одоо сууж исэн сандал нь хүртэл яг энэ Монголын чин түүх штэ. Одоо муугаар харж бол муухагаар харж болно те энэ нийгмийн тийм байж болно. Гэхдээ тэдрийг авч үлдэх ёстой ш тэгэл ингээ бодоод идэг. Ингэж жагаад за 39 оноос ахуулаад энэ Москва хотын Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль энэ рүү хэлсэн суралцахад явж байгаа. Тэгсэн чинь энэ болохоор Монголоос дүрслэг урлагийн чиглэлээр гадаадад сурсан анхны оюутан болж байгаа хөөе. Тэгэхээр чин 39 он гэхээр чин нэг 34 орчим настай да. Явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ залуу бол зүгээр нэг ингээд одоо нэгэсэндээ төлбөрийг нөгөөд зүгээр нэг 4 жилиг өнгөрөөж байгаа хүн биш байхгүй. 30 эдэн настай болсон залуу чинь тийшээ явж байгаа чинь зоригтой явж байна. Тэндээс би яг юм олж ирэх хэрэгтэй. Эсвэл миний дараагийн хийх гэдэг ажил тэр хэрэгтэй байна гэд яг зоригтой явж байгаа байхгүй. За тэгээд яг очсон байх үед нь буюу 39 он гэхэр чинь нөгөө яг дэлхийн 2 дугаар дайн эхэлж байгаа байхгүй. Тэгээд яг энэ 2 дугаар дайны үед энэ сургуулийн багш нараар нь болохоор бас энэ Оросын энэ алдарт зураач нар болох энэ Сергей Герасимов гэдэг. Тэгээд Игорь Грабар гэх юм уу те. Ийм хоёр хүн байсан юм байна л да. Тэгээд энэ хоёр хүн дайн эхэлждэг. Тэгээд хэцүүхэн болонгууд нь одоо оюутнуудаа бүгд ингэ аваад Самарканд руу хот руу дөрвөөд бүр найшилсан ба шүү дээ. Тэнд очингуудлаа тэнд очиод ерөөсөө хичээлээ таслахгүй. Өгөх ёстой юм өгнө гэдэг. Гэтэл тэнд чинь Монголоос очсон ганц дүрлэх урлагийн оюутан байгаад тахна шүү дээ. Тийм ээ. Бүр Узбекистан руу ирсэн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд ерөөсөө ингээд нөгөө нэг дайм болж байгаад одоо юу гэдгийг сурах ном бичиг хэрэгслийн одоо хангад монгол хэл байсан ч юм уу гэж юм. Тэгэл нэг сонины тасархаа одоо юу гэдгийг те булан цаас ингээд юм олдгол юм бол тэрэн дээр нөгөө юмудаа бичээл ингээд хүүхдүүдтэй юм заагаад идэг. За эндээс бол яг нөгөө нэг хүсчихснараа тэр өрнийн дүрслэг урлагийн техник онол барил юу гэдгийг те тэр болгоныг суралцаж аваад ирж байгаа байхгүй. За ингээд 1942 онд эх орондоо өрнийн дүрслэх урлагийн дээд боловсрол школыг эзэмшээд тухайн үед Монголын дүрслэх урлагт байгаагүй нүцгэн натур зэргийн оюутны ажлын зургуудаа авчирхад бусад зураач нар ихэд гайхширч хүлээн авч ядам сүрэнгаан оюутан үеийн бүтээлүүдийг өрнийн урлагийн дэг сурталтай танилцж суралцаж байсан баг. Тэнд л одоо яг анх харж байгаа байхгүй. Тийм ээ. Одоо Монголын одоо нийт зураачид ядам сүрэнгээр дамжуулж өрнийн урлаг гэж юм байд юм байна. Ийм юм зурд юм байна. Тэд нар ингэж хичээлд юм байна. Онол практик нь ийм юм байна гэж суралцаад. Хамгийн гол нь нөгөө маш олон оюутан цагийнхан хийсэн бүтээлүүдээр диплом хамгаалж ирсэн бүх юм аваад ирж байгаа шүү дээ. Тэгээд ирсэн ч гэсэндээ харамсалтай нөгөө нэг бөмбөр ногоон театр гэж байгаа шүү дээ, тий. Бөмбөр ногоон театр маань одоо 1940 хэдэн онд гэдэг 49 он ч л шатсан. Тэгээд шатахт нь ер нь бол дийлийнх нь хамтдаа шатцсан гэж үздэг юм лээ. За түүнийг ярихын тулд түүнийг хайрладаг, хүндэлдэг нэгэн эмэгтэйг бас ярихгүй болохгүй. Энэ эмэгтэй бол яа харахгүй түүний эхнэр гэргий. Зүгээр би сүүлд одоо нөгөө нэг гэр бүлийнх нь ойр дотных нь ярилцлага дурсамж дээрээс сонссон. Эхнэр нь гэдэг байгаа эмэгтэй байгаа.
Орос эмэгтэй л дээ. Тэр эмэгтэй бүр насан эцэлтлээ. Одоо сүүл баг 40 50 гарцсан байсан юм уу та. Тэгж явахдаа ингээд нөгөө үр хүүхдүүд нь ингээд ач зээнцэр бүгдээр байж штэ, ач зээнүүд нь байж штэ тий. Тэгээд нөгөө нэг гадаа мадаа ингээд газар шорооны ажил хийх за баг жоглонгийн нэг ухах гэж яддаг лөө. Жоглонгийн нэг ухах болонгууд л хүмүүс дуудаж ухуулдаг. Тэгээд тэр эмэгтэй өөр ихнэр нь өөрөө ороо баг тэр шорооны ажил хийдэг. Тэгээд нөгөө ядам сүрэнгээ ороод юм хийх гэхээр үгүй ойртолдог. Тэгээд хүүхдүүд нь яагаад ингэж байгаа аав өвөө хийштэй гэд тэгэхээр юу яриад байгаа юм бэ? Энэ өвөөгийн чинь гар бурхны гар. Энд тим юм хөргөж болохгүй гэд. Эхнэр нь урдуур ороод хамаг юмыг нь хийдэг. Ийм байгаа байхгүй. Зүгээр чи яг нөгөө нэг уран бүтээлтэй анхаар гэл. Тэгээд урдуур нь ороод бүх юмаа хийдэг. Үр хүүхдүүд нь гэсэн яг энийг мэддэг. Тэгээ өвөөгийн гарнаас юм гарах юм бол тэр хүний гарнаас юм гарах л ёстой. Энэ бол нөгөө нэг Монголын түүхэнд үлдэж байгаа маш том юм гэдэг бүгд мэддэг болсон. Тийм эмэгтэй байсан юм байна. За энэ эмэгтэй болохоор ямар очтой юм гэхээр за энэ 19-р зууны сүүл үед энэ Оросын Тобольск гэх юм уу те Тобольск нутагт хааны ордны язгууртан гаралтай нэгэн бүсгүй одоо хамжлагт ёсны хамгийн доод гаралтай нэгэн эрд дурлаж хос болцоод тухайн үеийн Оросын эзэнт гүрний хууль ёсоор давхраг хойлолцсон гэрэлтийг хатуу оргилдог байсан болохоор хятад руу ингээ Зухтаяа гэд эмэгтэй ах болох энэ худалдаа 8 хийдэг хүнтэй хамтдаа яваад тэгээд Монголд ирсэн байгаа байхгүй энэ Орос хүмүүс. Тэгээ Монгол руу хамтдаа ирээд энэ хяактар дамжаад Монголын нутагт ирээд Төв аймагт мал аж ахуй газар тариалан эрхлэн амьдал сууж исэн юм байна. Тэгээд 14 эцгийн хүүхдийн одоо эцэг их болсон байгаа тэр хоёр хүн. Тэр дунд Орос эцэг ихтэй Монгол төрсэн энэ одоо хүүхдүүдийн дунд Ликанида Андреевна Фараносова гэдэг ийм эмэгтэй байгаа байхгүй. За энгийнээр хэлэх юм бол Леония гэж байгаа. Энэ эмэгтэйтэй одоо манай ядам сүрэнгаа гэрэлсэн. За тэгээд ер нь бол эцэг ихээ эрт алдаж бэр ихчиндээ хар багаасаа хамаг бор ажлыг нь хийж одоо амьдарч ийсэн Леония гэдэг энэ хүнд те цэргийн госпиталд асарч байхад нь ядам сүрэнгаа санаандгүй олж хараад тэгээд нөхөрлсөн байгаа. Тэгээд ингэж байж захта чи надтай ингээд гэрлэх үү гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд үгүй гэсэн ирнээсээ дахиад очиход нь ингээд баатантай юмаа бэлдсэн хүлээгээ байж гэсэн. Тэгээд яг энэ цагаас ахуулаад энэ Леония гэдэг эмэгтэй болон ядам сүрэнгаанаар гэр бүл болсон юм байл та. Тэгээд зүгээр байхгүй заяа. Одоо мэдээж Орос хэл байгаа бах тийм ээ. Орос хэлтэй байгаа бах. Тэгээд нөгөө өрнийн энэ сонгодог бүтээлүүд одоо уран зохиол юу байдیں۔ Тэр болгоноос Леония уншиж мэдээд тэрийг ядам сүрэнгаад ярьж өгдөг. Ядам сүрэнг болохоор өөрөө зөрүүлээд өөрт нь бол энэ шашны те одоо Монголын энэ бүх юм байгаа шүү дээ те. Тэрийг эргүүлээд ярьж өгдөг. Энэ хоёр хүн ингэж бие биендээ нөгөө нэг гоё юмуудыг өгж ярьж ингэж дурлж явж ирсэн байгаа байхгүй. Тэгээд ядам сүрэнг одоо жишээлбэл одоо нэг 1001 шөнөөл хөрөн штэ тий 1001 шөнөөлгэрийг их нэртэй аваад өгцөн. Эхнэр нь ингээл одоо өдөрт нэгийг уншдаг гэдэг үлээ. Тэгээд тэр нь болсон юмныгаа ядам сүрэнгаад ярьж өгдөг. Ядам сүрэнгаа эргүүлээд одоо энэ одоо бурхан тий ийм их одоо бүтээл урлал энэ тэр юм одоо ингээд ярьж өгдөг. Тэгэж явсараад Леонигийн хувьд ч гэсэндээ яг энэ зүйлд бүр ингээд дурлцсан. Тэгээ бидний бас маш том үнэт өв болох. Одоо манай энэ хүннүүгийн одоо язгууртны булшууд хүннүүгийн булшинтаас гарч ирдэг энэ зээгт наамал гэж байна л да тий. Энэ торгоор нааж хийдэг, торгон утсаар ингэж хийж мэдэг. Энэ зээгт наамал гэдэг зүйлийг яг энэ Леониага сурсан байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө өдөр болгон яг энэ зүйлд бүх юмаа зориулж эхэлсэн. Ингээд одоо эхнэр нөхөр хоёулаа яг Монголын энэ уран зураг, уран бүтээл рүү бүх одоо ингээд цаг хугацаагаа засуулж эхэлж байгаа байхгүй. За хоёул хамтран хэлцүүлж тий. Тэгээ өргөжлүүл. Тэгээд гэр бүлийн зургийг харахаар Леония гой бол Аминатаас үнэхээр адилхан гэж тий. Тий. За маань нэвтрүүлгийг Apex Capital үн цаасны компани ивент гэж ямаа. За тэгэхээр хэдүүлээ яг манай од мөндөр дээр ч юм уу та эсвэл өөрөө ямар нэгэн бизнестэй тий. Тэрэн дээр нэг жишээлээд хэдүүлээ бизнесээ компани их гой өргөн дэлгэр болгоё гэж бодъё л да. Тэгэхээр Apex Capital үн цаасны компанид биднэрт зөвлөгөө өгөх юм. Тэр нь юу гэхээр бонд гэдэг юм ба. Энд чинь өрийн бичиг тийм үү? Барьцаа болон баталгаагаар хангасан үн цаасны нэг төрлийн бүтээгдэхүүн. За тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол танай компанид хөрөнгө оруулагчид одоо хөрөнгө оруулах юм. Та одоо юу шийдэх гэж болно дөө. Тэгэхээр энэ бонд гаргаж байгаа энэ компанид одоо тэр хөрөнгө оруулагчид мөнгө зээлж байгаа. Иргэд мөнгө зээлж байна гэсэн үг. Танай компанид. Тэгэхээр танай компанид бондоор тэр татан төвлөрүүлсэн дүнгээрээ дараагийн шин төсөл ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох, чанар төрлөө сайжруулах зэрэг эргэлтийн хөрөнгө болон ашиглагддаг ба. Тэгэхээр хөрөнгө оруулж байгаа хүмүүс ч их гоё энэ их өөрийнх нь ингээд танд тэр зээлсэн мөнгө тий хэрхэн гоё ингээд өгөөжтэй болж байгааг бид нар нүдээр харах нь шүү дээ. Тэгэхээр та яг үхээр тэр мөнгөөр дотоодын үйлдвэр үйлчлэгээ бүтээн байгальд одоо хийх нь шүү дээ.
Бид болохоор тэр танай компанид хөрөнгө оруулалт хийснээр хүүгийн өгөөж авах юм. Тэгээ хүүгийг өгөөж авахаас гадна өөрийн хөрөнгө оруулалтын үр дүнгээ тэгээ бүтээн байгуулалтаас бодитоор харах боломжтой. Тэгэхээр одоо бидний оруулсан хөрөнгө оруулалт нь танай компани төдийгүй манай орны эдийн засаг бидний өдөр тутмын хэрэглээг илүү чанартай болгоно. Тэгэхээр бонд нь өөрөө зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гардаг тийм үнэт цаас гардаг тийм үү. Тэгээ үнэт цаас гаргачийн барьцаа баталгаар хангадаг учраас эрсдлийн үед их бага мөн хүүн тогтмол. Тэгэд өгөөж хөндөр. Яг үл энэ жилийн баг 20% одоо дундаж хүүтэй байгаа. Тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш нь Apex Capital үн цасны компани. Энэ болохоор тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж болон байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс тэр шаардлагатай санхүүжүүлэлтийг олох мөн танд зөвлөх байдлаар ингээд хамтран ажиллана. Тэгэхээр Apex Capital-ийн үн цасны компани бол манай орны нийгмийн эдийн засгт үн цэнд бүтээж байгаа үйлдвэрлэл үйлчлэгээ бүтээн байгуулалтын салбарын 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай тэгж амжилттай ажилласан тийм туршлагатай. Тэгэхээр та одоо 75 10 75 тэг гэсэн дугаараар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 75 10 75 тэг. Мөн та Apex Cigmen гээд аль биесны сайтаар нь ороод цахим хаягаа бүртгүүлээд дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг ингээд тогтмол авахаас гадна Apex Trader гээд аппликейшн татаарай. Үнэт цаасны данс нээгээд хөрөнгийн зах зээлийн үйлчлэгийг гар утсаар хэлбэршуул авах боломжтой. Тэгэхээр та бүр биеэр очиод уулзсан ч болно. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, New Horizons office, New Horizons гэдэг офис өгдөг те. Тэрний 9 давхрын 901 таад. За тэгэхээр утсан 75 75 тэг. Apex Capital үн цасны компанитай баярлалаа. За баярлалаа. За ингээд ядам сэрэнгийн хувьд бол мэдээж өрнийн энэ дүрслэг урлагийн онолын момыг үүсцэн, тэрүүгээрээ ч юм хийгээд үүсцэн. Тэгээд өөрийнх нь тэр бага наснаас ирсэн маш том өөрийнх нь өв гар байна те. Энүүгээрээ ингээд бүтээлээ төөрөө явж байгаа. Харин Ливня гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсноос хойш бол те улам ингээд цаашаа задарч. Ливнягийн хувьд болохоор яг энэ Монголын энэ зээгт наамал, гар урлал, ардын хувцс те энэ болгоны чимэглэл хэрэглэл юу гэдгийг яг энэ мэрэгжлийн уран бүтээлүүд энэ одоо энэ болгоныг хамтдаа хийгээд хөгжүүлээд явчихж байгаа байхгүй. За тэгээд ядам сэрэнгийн хувьд бол энэ уран бүтээлийн одоо бүрэн бус жагсаалт гэж байна л да өөрийнх нь төөрөвсөн. Одоо энд болохоор 107 одоо уран зураг, 59 монгол зураг, 5 цогц цомирлог, нийтдээ 500 орчим судалгааны зураг бүтээлүүд байдгаас гадна бидний сайн мэдэж одоо ч өдөр тутамдаа харж байдаг энэ цогтайж кино гэдэг шүү дээ. Цогтайж киноны хувцсны өмсгөлийнх нь их загварыг Чингис хааны мэндэлсний 800 жилийн яг тохиолдуулан зурагдаад хориглогдсон тийм маркууд байгаа байна бас. Тэгээд Дөөр Бүжгийн Эрдмийн театр болон Хөгжим драмын театрын дотоод заслыг нь ямар зураг хөрөгтэй байх нь гэдэг тэр архитектор гэсэн үг шүү дээ. Интерьерийг хийж гин гэсэн. Улаанбаатар хотын эмблемийн хан гард байхыг зөвлөн гаргасан их загвар, хаан бугууч хатан сүхэтэй хос бэлзгэний эскиз, эмийн ургамлын тайлбар тол гэх мэтэр нэг хүн одоо яаж амжсан гэмээр энэ олон бүтээл өвүүдийг бидэрт үлдээсэн байгаа байхгүй. Тэгээд ер нь нөгөө нэг түрүүн шилжижсэн он цаг нь ямар хуу үлээ яаж хахиж хавчигдчихсэн бэ гэдгийг саяны харагдаж байгаа хөх те гарах гадсэн хориглоод байсан. Хориглосон юмуд маш ихтэй. Энэ хүн ингээ гарах га тавих га одоо энэ жишээл угсаатан зүй маш том цомрлог ингээ цомог гарах гад ингэсэн чинь 20-од байсан. Тэгээ 10 хэдэн жил хүлээж ягаад нөхсөвийг олж байгаа яаж чигээ гаргасан ч юмтэй бас ингээ гаргасан байна. Тэгээд мэдээж нөгөө нэг тухайн цаг үеэ бодох юм бол энэ социализм гэдэг юмуд ч бас нөлөөлөх юм байна л да. Ингэж байж байгаа 1941 онд Маршал Чарльсонгийн хөргийг зурсан юм байна. Ингээд Монголын зураач орчуудын уран бүтээлийн анхны томоохон үзэсгэлэнд тэргүүн байр эзэлснээр Маршалтай өөрийн биеэр уулзахаар болсон байна. За тэгээ уулзахдаа манай хүн чинь нөгөө нэг одоо эндээс маш тонин одоо цохилт орж ирнэ. Маш ганган. Хувцсыг дандаа иж бүрнээр нөмсдөг. Тэгээ нөгөө таяг маяга барьцсан те. Ингээл угаасаа л ганган нөхөр вэ шүү дээ те. Яваа орсон байна. Тэгээ Маршал Чарльсон дээр орсон чинь Маршал Чарльсон хараад нөгөө тэр таягийг нь одоо зааны ясан таяг гэд тэгсэн юм уу да. Тэгээ тэрийг харж байгаад сайхан таяг байна гэд гисэн. Тэгсэн чинь тэндээс манай хүн одоо яасан юм байгаа нөгөө өрнийн энэ зүйлийг сонирхоод дагаа яваад байгаа нь өөрт нь хүртэл ийм эвгүй санагдсан юм уу яасан. Тэр цагаас ахуулаад тэр таягийг бүр хайцсан. Тэгээ бүр насан эцэслээд таяг тулах насандаа хүрсэн ч гэсэндээ таяг тулаагүй ингээд дууссан. Харин эсэргээрээ тэр цаг үеэс ахуулаад ч юм уу те ер нь бол хүмүүсийн дурсаад байгаагаар яг Монгол дээл хувцаа юу гэдгийг тэр малгай толгой гутал те энэ үлгнийг яг иж бүрмээр нь дэг ёс жагныхын дагуу бүрэн өмсдөг. Маш гоё өмсдөг болоод ингэсэн байгаа байхгүй. Тэгэхээр Маршалын
тэр яг хэлсүг нэг хоржоонтой л хэлжтэй. Тийм ээ. Тэ энийгэд сайхан таяг байна. Чи хөл муутай мó гэсэн утгаар тий. Эсвэл ямар гоё чи яасан мундаг баян гэдэг утгаар ч юм уу тий. Нэг хоолойны өнгө нэг зөвмөл хийсэн байна л тий. Тэгээд яг тэр цагаас хойш таяга ингээ хаяад тэгээд тийм асуудлаа бариагүй гэж байгаа байхгүй. Тэгээд тэр таяг барьдаг бол одоо манай юу гэдэг чинь тий. Монголчуудад бол ийм зүйл байгаагүй л гэсэн ийм очиртай баг. Тэгээд нөгөө нэг хувцснараа маш гоё өмсдөг. Тэгээд одоо нөгөө бөгж биш үү те бөгж мөгж их зүүдэг. Ер нь юм гангалал чимэглэл гэдэг юм уу иймэрхүү нөгөө мэдээж нөгөө үндэснийхээ хувц нарыг юм сонирхоод байгаа учраас тэн дээр яаж гоё ганган байдгийг гэдгийг мэдээлээд байсан юм шиг. Тэгээд тэрийгөө өмсөж үлгэрлэж явдаг. Тэгээд одоо манайхаа анзаарах юм бол энэ өвгөн хуурч гэдэг байгаа. Тэрийг болохоор зарим хүмүүс болохоор тэр хуур тоглож байгаа өвгний хоёр гар нь яг өөрийнх нь хоёр гар шиг маршиг гэдэг байхгүй юу? Яагаад гэсэн чинь тэн дээр ингээ хоёр гараа хоёуланд нь хуруунда бөгж зүүцсэн байдаг. Алтан бөгж зүүцсэн байдаг ч лөө. Тэгээд манай энэ ямар очтой гэсэн чинь манай монголчууд угаасаа эрдмээрч бие чимдэг, эдэрээч бие чимдэг. Ийм ард түмэн байсан юм аа гэх. Тэгээд тэр зурган дээр хүртэл хоёр алтан бөгжийг оруулж зүүж өгсөн байгаа байхгүй. За тэгээд 1900 цаашаа бол одоо энэ юу яасан? Монголын дүрслэг урлагийн байгууллага буюу одоо нэг Монголын урчуудын эвлэлийг байгуулах тулгын чулуугийн тавилцаад тэндээ давхар зургийн хичээл зааж эхэлсэн. Одоо яг энэ үеэс Монголын зураач нарыг бэлдэж эхэлж байгаа байхгүй. Яг тэр нөгөө академик юм гэдэг юм уу те. Яг иймэрхүү байдлаар нь бэлдэж яг сургаж эхэлж байгаа. Мэдлэгээ түгэж эхэлж байна та. Тий. Тэгээд 1953 онд нэг зураг бүтээсэн нь одоо өөрт нь маш том шагналыг авч ирсэн. Энэ нь болохоор Сүхбаатарын баг нас гэдэг зураг байна. Тэгээд энэ зургийг бүтээхдээ яаж бүтээсэн гэхээр одоо бид нар бас дахиад анзаарах хэрэгтэй юм байна. Бид нар уран зургийг гэдэг юм эсвэл ямар нэгэн зургийг одоо азрагны ноцолдооныг ч үгүй юм эсвэл энэ өвгөн хуурчч үгүй юм тэр ажлын дараагч үгүй юм ингээ харлаа майхны гадаа нэг хэдэн хүмүүс сууж ин тэ ажил хийгээд дуусч байгаа бол одоо нэг цаймаа уугаад ингээ байж байна. Хэрвээ танд цаг байгаад сонирхол байх юм бол та тэр хүмүүсийн өмсцэн зүснийг харах нь л тэ тэр хүний гарны хэлбэрийг харах нь л тэ тэгэхээр хідэн оны тухайн үеийн нийгмийг нь аж байдлыг нь тэ тэр үеийн хүмүүс ийм гутал өмсдөг байсан байна. Энэ чинь тэдэн оны үйл явдлыг харуулдаг байгаа юм байна. Энэ хүний одоо ингээл жишээлбэл ингээд зах нь ингээд жоохон нугларсан байна. Их одоо ажил хийдэг хүн болоод ингэсэн юм байлгүйгээд ингээд бүтэн ингээд нийгмээр нь аж байдлаар нь буулгадаг юм байна л та. Тэгсэн чинь яг энэ Сүхбаатарын баг нас гэдэг энэ зургийг одоо буулгасан чинь тухайн үед нэг одоо Сүхбаатарын эхэн гэдэг байгаа. Өргөж авсан эхэн ч юм уу те энэ хүн байгаад байгаа. Тэр хүнд энэ зургийг үзсэн чинь энэ хүн миний хүмүүн байна гэдээ уйлж исэн л гэдэг юм байлээ л дээ. Тэгэж нөгөө нэг яг баг насыг нь хараагүй шүү дээ, мэдэхгүй шүү дээ. Тэр зураач чинь мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд судалгааны ажил нь явд юм байна. За яг ямар хүн байсан, ямар хүүхэд байсан, баг наснда ямар байсан. Тэгээд нөгөө нэг тэр хүнээ судалт юм. Тэр хүн их одоо нөгөө нэг омохлон хүү байсан юм уу, ийм байсан юм уу гэдгээс ахуулаад хацны илэрхийлэл хүртэл ондоо болоод явж байд юм уу те. Ингэж явсаар хагаад яг энэ зураг зурна гэдэг чинь тухайн үеийнхээ айж байдал, нийгэм, хувцас, дүр төрх, тухайн хүний характер бүх юмыг ингэж буулгадаг учраас те. Тэгээ ингэж Сүхбаатарын одоо баг нас гэдэг зургийг зураад 1953 онд бол одоо төрийн шагнал өртөжсэн байна. Энэ ч үгүйс өнөхөр гоё зурагт те. За тэгээд яг энэ үед бол нөгөө нэг яг энэ мэдээж реалист те энэ зүйл орж ирж байгаа, бодит зүйл орж ирж байгаа. Тэгээд зураачийн өөрийнх нь энэ хүний хөрөг зурх те энэ ур чадвар гэдэг юм бол ил гарч ирж байгаа. За тэгээд 1956 онд бол яг өнөөдрийн яриад байгаа энэ өвгөн хуурчдаг бүтээлээ бүтээсэн. Тэгээд энэ нь болохоор Монголын зургийн аргыг те Оросын академик дэг сургалтын аргатай хослуулан бүтээсэн ийм бүтээл юм байна л да. Тэгэхдээ нөгөөтгөө бас нөгөө хүмүүс хараад л байсан. За энэ хүн яг нөгөө нэг бүх юма те юм дотор нуудаг. Ягаад гэхээр өмнө нь ингэж юм байл да. За нэг юм нийтлэл бичих боллоо гэдэг нэг сэтгүүлчдэг шүү дээ те. Нийтлэл бичих боллоо гэдэг юм эсвэл нэг том ажил хийхэр боллоо. Одоо энэ дээр одоо ямар зураг хөрөг байх ингээл тэгин гол одоо ядам сүрэмгад л очдөг байх нь л те. Тэнгуут ядам сүрэмгад за наад нийтлэл дээр чинь гэдэг юм наад ажил дээр чинь ийм юм тохирно гэдэг ингээд зураг гаргаад явуулдаг байгаа хөөхгүй. Тэгээд нөгөөдгөө нийтлээд ингээд хэвлэх гингууд цаана нэг юм бүх юмыг шүүж харж идэг юм хороотой. Тэгээ нөгөө сэтгүүлчд дуудана. Чи яахлаар энэ дээр энэ алхан хээг оруулдаг. Чи яахлаар энэ дээр ийм үлзий хээг оруулдаг. Яагаад ийм бурхан шашны юм оруулж байгаа юм чи гэдэг гингууд нөгөөдөг чинь одоо хэлэх үггүй болох нь шүү дээ. Тэгээд яг ингээд намайг буруутгах гээд ингээд хэлмэгдүүлэх гээд гэдэг юм мэдэн гутлаа эхлээд ядам сүрэн гадар очдөг. Ядам сүрэн ууралдаг. Эдгээр ингэдэг байхгүй гэдэг ингэж жагаад эргүүлээд нөгөөдөнд үг зааж өгөө явуулдаг. За чи тэр хороон дээр очих та тийм үү. Наа чин хорл гэдэг байгаа юм чин ой энэ бурхны одоо шашны хорлыг хилээд байгаа юм биш. Наа хорл гэдэг юм чи хараа Монгол гэрийн чин тооны. Бид нар энэ Монгол ахуй дотроос бол гаргаж ирж байгаа сте. Тэгжээж бид нар Монгол хүндээ хүрнэ. Наа чин тэр бурхан шашны юм биш. Энэ уурчны хүүхдүүхийг сөксөн юм биш. Гэ үг зааж өгөө явуулангууд нөгөөт нь очиод яг тэрийг нь хэлэнгууд л за яах вэ чи явж ирээ явуулдаг.
А энэ мэтэр нөгөө нэг яг бүтээл дундаа нийгэмдээ хүргэж байгаа бүх юм дотроо тэр бүтээлүүд нуугааддаг байхгүй. Энийг нь мэддэг байсан хүмүүс өвгөн хуурч гасны дараа энэ Чингис хаан юм байна штэ гэж таамагласан байгаа байхгүй. Яг өөрөө бол хэрвээ Чингис хаан гэж хэлчих юм бол буруутчих штэ. Гэхдээ өөрөө бол нэг өөрөөс тайлбарласан юм уу эсвэл эргэн тойрных нь хүмүүсээс хэлсэн юм уу? За энэ хүн бол нөгөө нэг яг нэг одоо ламд байсан, хийдэд байсан нэг ламыг те суулгаж байгаа ч үлээ зурсан гэдг юм аа. Тэргээд нэг ингэж тойруулаад ингэж ер нь бол аварч үлдсэн юм байна л да. Гэхдээ ийм түүхийг бидэрт агуулж ирсэн бүтээл байх нь энэ өвгөн хуурч гэдэг маань. Тийм. Найрал гомбо. Чи яг Ядамсэрэн Чингис гээд Google дээр хайгаад үзэр те. Тэнгүүд угаасаа Ядамсэрэнгүй нөгөө Чингис хааныг зурсан хөрг байгаа. Тэгээ өвгөн ууртай харьцуулаад үзэр. Юугаар ялгаатай гэж. Тэ. Тэр хүн ингэж усан дотор те тэр их хүнд цаг үед биднэрт энэ түүхээ болон энэ өв уламжлалаа нууж ингэж авчирсан байгаа байхгүй. Гэтэ сонь шүү дээ. Тэр Чингисийн тухай одоо ярих их хэцүү тийм нийгэмд тэгэл маа бимбэр жигээ цэндийн дамсрангай яв одоо ядамсрангай гэд энэ мундаг хүмүүс дандаа л тэгээд яаж игэл гаргаал ирэх юм тий. Аваал үлддэг. Өөрсдөө хохирол аваал үлдэж байгаас тэр донд. Тэгээд энэ хүүхдүүд ач зээнэртээ ер нь хилдэг л байсан юм билий. Тэгээ нөгөө нэг мэдээж тэр нийгэм чинь тий нам яваад байгаа. Намын гишүүн байх хэвээр, эвлэлийн гишүүн байх хэвээр. Тэрүүгээрээ нөгөө нэг тэр нөгөө одоо сурталчилга уулгын юм юм дээр хүртэл зураг хөрөг бүгдийг ингээ ажлыг хийж өгч явах хэвээр. Гэхдээ нөгөө үндсэн хүнээ алдаж болохгүй, үндсэн Монгол юм алдаж болохгүй. Тэгээ би тэр гадаадаас нь те тэр соёлыг нь тэр одоо сургуулийг нь сураад те мэдээд ирсэн. Тэрийг ашиглаад энэ Монголынхаа ямиг л ингээд идэг. Ийм хүмүүс чинь цөөхөн төрж ийн л да хамгийн гол нь. Сод хүмүүс чинь. Одоо энэ Ядамсэрэнгүй одоо зургийг маа найруулж өгсөн байна л да. Чингис хааны хөргийг те. Яагаад тэгвэл Чингис хааны хөргийг өөр малгайтай ч хийж болох шүү дээ. Яг тэгвэл яг өвгөн хуурчийн малгайтай байсан. Тэ сахлыг нь яг л өвгөн хуурчийн сахлын хэмжээтэй хийхгүй ч болох шүү дээ. Залуу Чингис хааныг зурж болох байсан. Гэтэ бүр зориуд сахалтай тий. За одоо намайг яавал яа гэсэн шиг тий. Би бүх нууцаа хэллээ гэж юм шиг. Эний чинь тухайн үедээ ийм зураг зурх нь байтугай тий. Нэрийг нь хэлж болохгүй байсан үед ийм бүтээл гаргаад тэрийг нь одоо бид нар хэлж болох боломжтой болж байгаа учраас бид нар бол нээлттэй өстой бүр ам бартам хэлэх хэрэгтэй байхгүй нэг. Тэгээд яг энэ бүтээлээ яг өвгөн хуурчийг бүтээснээс хойш шинэ юмыг залуучууд та нарт үлдээе. Уламжлалаа харин би та нарт үлдээе. Цаашаа шинэ юмыг та нар хий. Харин уламжлалаа би та нарт үлдээе гэд яг энэ бүтээлээ бүтээснийхаа дараа одоо тэр шавнартай тий одоо энэ Монголын төрслөг болон уран зургийн энэ уран баримт бүтээдэг тий энэ бүх хүмүүстэй ерөнхийдөө бол ингэж хэлж исэн байх нэ. За тэгээд түүний бас энэ өв уламжлалын хэлхийг тасдахгүй байх гэдэг энэ бас зорилгын нэг хэсэг болохоор маш олон бүтээл төрөвж байгаа л да. Энэ дунд нь болохоор Монгол ардын гар урлаг. Монголчуудын гар урлаг гэж юу байсан? Энэ болгоныг судалдаг. Тэгээд тэрийг ингээ хийгээд чадхаараа үлдээдэг. За тэгээд Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хувцас. Яг энэ монголчуудын тэр Бүгд найрамдах Монгол ард улс гэдэг энэ үед хамаах тэдэс хэдэн хонд монголчуудын хувцас ямар байсан бэ? Энэ чинь одоо бодохоор бидэрт бүр маш том өв байхгүй, үнэлэхдэггүй өв байхгүй. Хувцас нь ямар байсан, гутал нь ямар байсан, оймс нь ямар юм, дээл нь ямар юм, тэр зах нь ямар юм. Тэгвэл тэрнээс өмнөх үеийг хөөгд үзэх юм бол те хизээ энэ нөгөө нэг дээлний ханц өөрчлөгдсөн, хизээ зах нь өөрчлөгдсөн, хизээ манайх ингэдэг байсан гэдэг тэр бүх түүхийг агуулж яваад байгаа шүү дээ. Энэ ганц уран зураач хүн гэсэн ирнээсээ. Харин тий. Тэгээ саяхан нөгөө олимпийн нээлтэн дээр манай хувцсныхан тий одоо босоо захтай манд захтай гэж бөөн хэрүүл үүсгэлж нэг хэдэн залуучууд л үүсгэлж энэ маш утгагүй хэрүүлсэн тий тэгвэл Ядамсэрэнгүй ийм өндөг хүн босоо зах яг өмсөд энэ чинь манай бид нар чинь манайх байхгүй дээл бол манайх тэгээ өөрсдийнх нь өв соёлыг бусад улсын бусад үндэснийх юм шиг ингэж нэг түлхдэг хэдэн залуучуудад хандж хэлэхэд одоо бити тэгэрэл гэж одоо манайхан мандж исэн үеийн манай Монголынх гэл те ядарч зовж дарлуулж исэн үеийн наа чи Монгол биш хятад гэж байгаа адилхан байхгүй. За тэгээд дээрэс нь нэмээд хаант Монгол улсын язгуур угсаатны ямб хувцас. Ингээ бодохоор би яцааж байгаа шүү дээ. Тэр үед ямар байсан бол гэмээр хаант Монгол улсын их хүрээ цам Монгол ардын гар урлаг халах ардын эд үлгийн зүйлс гэд ийм олон одоо ном цомрлуудыг одоо хэвлэх зөвшөөрлийг өгөхгүйгээр маш олон жил хааж боож исэн байгаа байхгүй. Тэгээ энэ болгоныг одоо сүүл соёлын яамд хүлээлгээ өгсөн. Тэгээ номын их дотор тэмдэглэн бичсэн байсан Монголын лам болон язгууртан урчууд нарын нийсийг одоо хайж өргөдүүлсэн байсан юм байна. Тэр дотор нь байсан. Тэрнээс биш одоо яг энэ том бүтээлүүд болно те тэнд байсан ийм хүмүүс байсан шүү гэдэг ийм том судалгааны ажлуудыг хүлээлгэж өгсөн. Тэр дундаас харамсалтай нь зарим нь байхгүй болчихжээ. Тэгээ яа харахгүй одоо энэ
одоо манчжин гүрний дарлалд байсан үе гэх юм уу те 1600-аас оноос одоо 1900 он хүртэл энэ 200-300 жилийн түүхчин энэ ардынхаа хэрэглээ хувц нэдрээ юм чи маш том зүйл нөхгүй олдохгүй баримтууд шүү те тэр болгоныг хадгалаад байдаг байсан. Гэхдээ хадгалахтай шүү те зүгээр ингэж үлдээхгүй. Ингээл нөгөө нэг шашны одоо нэг том хүмүүж байдаг юм уу те хилмигддэг байх нь, хоригддаг байх нь, цааслуулдаг байх нь. Тэдний хараг гэр эдэл хэрэглээсэн сүм хийдэнэ тэр юм нураадаг байх нь. Тэр дунд чинь хаягдж байгаа, өргөдөж байгаа, шатаагдж байгаа маш олон юмуд байгаа шүү дээ. Голын цулгаагаа л гэдэг те. Тэгэл нэг одоо манай цэргийнхэн чинь бас нэг ягаад маш олон хүмүүс хилмигдсэн шүү дээ. Тэгээ цэргийнхнийхээ эдэл хэрэглээсэн юмуудыг ингээл авчмаар байдаг ингээд идэг. Тэгээ нөгөө нэг шагнал авдаг тийм үү. Бүтээл хийгээд одоо хөрөг мөрөг зураа шагнал авдаг. Тэр мөнгө зөвлөдөг. Эхнэр нь бас наамал энэ дээр юм. Тэрийгээрээ ингээд одоо үзэсгэлэн мөслөн гаргад юм яадгийн ингээд ажил хөрөл хийгээд ингээд мөнгө олдог. Тэр мөнгөөрөө нөгөө хэд юм хөдөлж аваад байдаг. Шатах гадаага устгах гадаг юмуудыг. Тэгээд тэрийг нь үстэй те. Тэр үед чинь шууд тэгэж хүний юмыг авд маах те хураагдж байгаа юмыг авах хориотой шүү дээ. Шууд л устгалд оруулна. Тэр үеийг байхгүй болгоно үзэхгүй л гэж байгаа үе байхгүй. Тэгсэн чинь тэндээс ингээд юм цулгаагаал ганц нэгээр мөнгөний өгөөч болсон хүн амтнаа ярьж байгаа зүйлс ингээд аваад байдаг. Маш их юм цуглуулад байдаг. Тэрийг нь хамгийн гол нь хорлоогийн чавлсан мэдж байгаа байхгүй. Мэдээд идэг. Тэгсэрнээсээ юу ч хэлдэг. Наана те бид нар ингээд ингэх хэвээр харуулж байгаа юм нь энэ. Гэтэ тэнд авч үлдээд байгааг мэдээд идэг. Тийшээ харддаг. Зөв гэдгийг мэдээд идэг байхгүй. Тэгээд яг энэ одоо нөгөө өөртөө авч үлдсэн энэ дахин давтагдчихгүй өвөд байхгүй. Энэ болгоны бүтээлүүдийг ингээд авч үлдээд байгааг нь мэдээдсэн. Тэгээд яадгийн гэхээр хөөрхөн авиж тавих газар байхгүй. Яг хоо тухайн үед нэг юм богдын музей гэдэг те гэр музей гэдэг ч юм уу иймэрхүү ажлууд бас давхар явагдаад тэнд тавина, энд тавих гэж байгаа гэх мэтчлэн ингээд аваад идэг те. Тэгэл одоо нөгөө байж болох агуулах газар юу вэ? Хөргийг гэртээ аваачаал тавьдаг, өрдөг. Цуслан дэрж авж тавьдаг. Тэгсэн чинь энэ нь бүр маш их тооны юм байгаа байхгүй. Ингиж тэр одоо хувьсгалын үеийн одоо хүн байтугай тий тэр хувц хэрэглэл энэ төр юм байтугай хүний хүртэл машинчилсан энэ нийгмээс Монголынхон тэр олон өвийг одоо ингэж амиар хамгаалж авч үлдсэн ийм ирхэн байгаа байхгүй. За тэгээд яг энэ одоо цуглуулга тий энэ бүх юмуудыг бол одоо тун утахгүй одоо ядам сүрэн гадуунд ч ингээд 2025 он болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр 120 жил болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг 60 жил нэг удаа тавтагддаг гэдэг шиг тий элдв эрдэнэ тиймээ энэ хөгжим огоо жил яг төрсэн энэ хүнийхээ 120 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхээр одоо ядам сүрэн сан гэж байгуулсан. Энийг болохоор өөр хүүхдүүд нь бүгдээрээ байгуулсан юм байлээ. Тэгээд энэ өвөөгийнхаа, аавынхаа, эмээгийнхаа тий яг гар дээрээс бүтсэн яг өөрсдөр нь өссөн тэр ач зээнүүд нь нэг ширхэгч юмыг нь одоо худалдааг бүгднийг байлгаж байгаа юм байна. Тэгээ өвөөг нь өнгөрөхөд бол араас нь одоо тэр эмээг амьд байхад ч тэр тэ энэ хүнийг амьд байхад ч тэр ингээл уцтаал тэр эмээг зарчааж энэ эмээг зарчааж ирсэн маш олон зүйлс байсан юм. Харин хаа очиж энэ үр хүүхдүүдийн хувьд яаж ч ядарч ирсэн, яаж зүйлсэж ирсэн тэ ямар ч хэцүү байдал орсон ч бай энэ зүйлсийг зарахгүй гэж хэлсэн бол яг тэр үнэлтэнд өөрөө ерөөсөө тэр зүйлийг бол гаргаагүй. Эргүүлээд юу хүсэж байгаа гэж энийг музей болгомоор байна. Хадгалж авч үлдэх гээд байгаа юм биш үхгүй. Бид нар ийм төвхтэй шүүгээд музей болгох гээд байгаа байхгүй. Бүгдээрээ хавцж явах юм нээлттэй музей болох гэдэг байгаа байхгүй. Ингэж зорж байгаа юм байна. Тэгээ энэ хүү нэвтрүүлгийг яг одоо нөгөө ядам сүрэнгаан одоо энэ аж амьдрал энэ төрөө те иймхүү юмуудын талаар үр хүүхдүүд нь бүгдээрээ судлаад ингэ байж идэг. Тэгээ энэ нэвтрүүлгийн зохиолыг болохоор ядам сүрэнгийн заяа буюу те энэ хүний одоо зэ охин бэлдэж өгсөн. Тэгээд яг ядам сүрэнгааг нас барсны дараа энэ Леоня гэдэг ээжийнхэн сэтгэлийг тайтруулахаар аавынхаа тухай дурсамжийг бичиж иргэснээр 30 жилийн туршид хийсэн намтар судалгаа байгаа. Энэ намтар судалгаанаас бид бүхэнд яг энэ хүн нэвтрүүлгийн зохиолыг гаргаж бэлдэж өгсөн юм байгаамаа. Эдний гэр бүлийн хамт олондоо талархснаа илэрхийлье. За үнэхээр баярлалаа. За тэгээд манай од мөндөр гэдэг энэ тань мэдхүн сувгийн маань бас нэг одоо нэвтрүүлэг нь уран зураг гэдэг нэвтрүүлэг байдаг. Түүнийг уран зураг нэвтрүүлэг болон бурхтын домыг хөтэлдэг амин давал ядам сүрэнгаан зэнцэр охин байгаа. Тийм тий. Бид нар ийм мундаг хүний үрсад болсон тий. Хүнтэй бас нэг баг болж ажиллаад яг л одоо өвөөгийнх нь замаар бид нар явах гэж хичээж байгаа. Болж өгвөл тий мэддэг чаддаг тань мэдхүү бид нар их хэлээрээ хуваалцахыг хүсэж байгаа. Тэгээ аминадаа ч гэсэн ийм мундаг хүний үрсад болоод бас түүний өвөөгийнхөө үйл хэрийг ингээд үргэлжлүүлж яваад нэг одоо бахархаж байна. Тий. Тэгээд энэ нэг юм анзаарлаа. Ялангуяа их гадаадд очиад гадны соёлыг их мэдээд ирэхээр тэр хүн илүү монгол хүн болт юм байна. Ер нь улам яг л энэ тэ худаг дотроо байгаад байгаа ш. Далайг үзчихэд эрэхтэй тэр худгаа ч юм уу илүү цэнгэг илүү
гоё болохыг, илүү гүн болохыг тий. Тэр худалдааныхаа үн цэнийг улам их мэдэрч одоо нэг дараа үедээ үлдэх ёстой шүү гэдгийг мэдэрдэг юм шиг байна. Тэгэхээр нүд үзэж юм үзэж нүд тайлна гэж тий. Энэ бол их чухал үг. Тэгэхээр манайхан болж өгөл залуу халуун насндаа ялангуяа их гадаа дотоодоор их яваарай тий. Тэгээд тэр олж харсан мэдлэгээ харин эх орондоо заавал авчраар. Тий. Одоо ингэдэг юм байна л да. Нөгөө соёл иргэншил гэж байна л да тий. Бид нар одоо болохоор одоо мэдээж нийгмийн суурьшмал соёл иргэншлийг дагаад хөгжөөд явж байна л да Монгол улс. Гэтэл одоо тэр суурьшмал болон нүүдэлчин соёл иргэншил гэж хоёр том соёл иргэншил байгаа байхгүй. Бид нар нүүдэлчин соёл иргэншилтэй одоо ард түмний үр хойч байхгүй. Тэгээд мэдээж энэ хоёр маань ингээ хоорондоо уулзалцах ч юм уу эсвэл цагийн явцад нэг нь амгааж гарч ирэхтэй тийм үү ийм их үйл явдал байна л да. Тэгээд нүүдэлчин соёл иргэншилд байгаа тэр одоо ангаах ухаан ч гэдэг юм уу те ос нэг гар урлалч гэдэг юм уу урлах уран зураг гэдэг ч юм уу тэдэрчсэндээ суурьшмал эргэлт байгаа. Гэхдээ энэ маань энээсээ муу гэсэн үг биш юм байл л те. Энэ зүгээр өөр л гэсэн өөр л. Энэ өөр өгч хамгийн сайхан. Тий. За ингээд ардын зураач одоо ядам сүрэнгаан өөрийнх нь одоо яг одоо ашуулгын чулуун дээр те манай ардын уран зохиолч Понцгийн Бадарчгай дөрвөн мөртийг бичиж үлдээсэн байт юм байна. Энэ их мөртөөр нь одоо нэвтрүүлгийг өндөрлөе да. Биер нэгэнтэй илвч бичсэн бүхэн нь мөнх. Бие нэгэнтэй халивч бэлгүүн дүрн мөнх гэж бичсэн байт юм байна. Ямар гоё те. За баярлалаа машаа. За ингээд манай энэ Адрын нэвтрүүлгийг энэ удаа эрүүл хүнсээр дэлхийг дайлнуураатай хуршин брэнд болон Apex Capital үн цаасны компани вэнцэтгэлээ. Энэ нэвтрүүлгийг та NTV телевиз мөн Од Мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүлээн авлаа. За баярлалаа гэнушаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.